Бразил улсын хувьд ямар хөө бодлого хэрэгжүүлв? За мөн гадны хөрөнгө оруулалт болон дотоодын иргэдийн боловсрол болон хөрөнгөний зах зээлд оролцож байгаа оролцоог дэмжих үндсэн дээрээс ямар хөө ажлуудыг хэрэгжүүлж байна? Засгийн газраас ерөнхийдөө жижиг болон дунд компаниудыг IPO хийхэд туслах зорилгоор олон хөнгөлөлттэй хөтөлбөрүүдийг зарласан. Мөн дээрээс нь одоо хөрөнгөний зах зээлийн татварын хувьд бол нэлээд дөрвтэй арга хэмжээнүүдийг авсан. Системийн хувьд бол одоо маш олон биржүүдтэй интеграц хийгдэж захин барилжааны системийг хөгжүүлсэн. Apex Traders гэдэг комьюнити шүү дээ. Тэрэн дээр буруу санааг бол амбиг санал болгож ирсэн тийм нартай. Таргтаа хүрсэн мэдээж хүрсэн. $19 үрээд өнөөдрийн байдлаар $16 байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Capital World podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног болгон улс орнуудын сонирхолтой түүх болон эдийн засаг, хөрөнгөний зах зээлийн талаар мэдээллүүдийг бэлтгэн хуваалцж байгаа. Тэгвэл энэ удаад Apex Capital компани ахлах дийлэр цэнд авшруулсан ирсэн байна. Хай, өдрийн мэнд. За өнөөдөр ямар улсын талаар мэдээлэл бэлтгэн хүрэлцээ. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би Бразил улсын талаар сонирхолтой баримтууд түүхийн талаар за тэгээд эдийн засаг хөрөнгөний зах зээлийн талаар товчхон мэдээлэл судлаа. За Бразил бодонгот надад зүгээр шууд юу орж ирж байна. Нэгт кофе тий. Магадгүй Бразил кофе ураад тэргэлдэг байх. Арабика кофе тий. Өөрөө экваторын бусдаар шүү дээ. Кофе ураад алдартай. Хоёрт спортын тамирчид нь орж иж л да. Ер нь бол бүх спорт алдартай тамирчид байдаг. Өөрсдөө жудо, хөл бөмбөг, сагсан бөмбөг томоохон спортуудад амжилт үзүүлээд явдаг спортлог улс үндэстэн байдаг шүү дээ. Тэрний жишээ нь бол дэлхийн олон удаагийн аварга, хөл бөмбөг, хөл бөмбөгийн алдартай тамирчид гэх мэт зүйлсүүд шууд хүмүүс адилхан бууж байгаа болов гэж бодож байна. За тэлхээ яг 1900-аад оны ихэнх үед бол линейд кофений эрэлтийн 80% бараг дангаараа бүрдүүлдэг байсан. За яг өнөөдрийн байдлаар бол 25-аас 30% болж байна. Тэгсэн хэдий ч гэсэн дэлхийд ерөнхийдөө экспортороо, кофений экспортороо тэргүүлдэг улс орн. За мөн нийт одоо жүрч жимсний хэрэглээгээрээ за мөн экспортороо бас дэлхийд тэргүүлдэг. Тэгээ Америк төвд оршдог бас цорын ганц протокол хэлийг албан ёсны хэлээрээ одоо хүлээн зөвшөөрсөн улс. Мөн за ер нь түүхийнх нь хувьд бол манай улстай бас зарим талаараа төстэй зүйлүүд бол ажиглагдсан. Бразил улсын хувьд бол 15 дугаар зууны үед протоколын колони улс болж байсан. Тэгээд нэг колоничлол нэг ойролцоогоор 322 жил орчим үргэлжилсэн. За тэгээд 1695 онд бол Бразил хамгийн анх алт олдсон. Тэгээд 18 дугаар зууны үед бол ерөнхийдөө алтны нөөцөөр дэлхийд бас тэргүүлдэг байсан улс. За тэгээд тухайн цаг үед Африк гаралтай 3-аас 4 сая боолыг ерөнхийдөө Бразил руу явуулж исэн. За тэгээд түүнийхээ үр дүнд ерөнхийдөө одоогийн ийм одоо өрмөц гентэй ер нь Бразил хүн амын одоо үндэс тавигдсан гэж бас түүхэнд бол бичигдсэн байт юм лээ. Тэгэхээр Африкаас боолчлогдож ирж байгаа олон хүмүүстэй. За тэнгуүтэл яг Бразилийн уугуул хэрэгэд. За тэнгуүтэл тэрэн дээрээс олон жилийн явцад те ер нь бол ген гэдэг цусойлдох гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэрний үндсэн дээрээс олон үндэстний генерээ илүү тийм спортлог тэгээд олон төрлийн тийм ер нь бол атлетик чанартай чанар сайтай хүмүүстэй. Тийм ер нь бол тэгж миний хувьд бол бодсон. За тэгээд мөн дээрээс нь нэмээд дуртахад бол 1822 онд протоколын колоничлолоос гараад яг түүхийнхээ хувьд бол хэд хэдэн одоо хаан засаглал, цэргийн дэглэм гээд тогтож явж байгаад 1988 онд бол арчилсан улс олон улсад бол зарласан. За 88 онд бол ерөнхийдөө анхны үндсэн хуулиа баталсан. Манай улс ч 1991 онд л тий 92 онд бол анхны үндсэн хуулиа баталсан. За ийм сонирхолтой улс байна. Америк ТV-ийн яг Өмнөд Америк ТV-ийн Амазоны ширэнгөө ерөнхийдөө 60 орчим хувь Бразил улсад хамааралтай. Тэгээд мөн дээрээс нь Бразил улс нь эрчим хүчнийхээ хэрэглээг 100% дотооддоо шийддэг одоо дэлхийн баг анхны улс болсон. Үүгээрээ бас эдийн засаг болон нийгмийн хувьд бол нэлээд том одоо хүчин зүйлийг улс их орондоо бүтээснийг харж болж байна. Тэгвэл Бразил улс маань одоо хичнээн сая хүн амтай. За мөн эдийн засгийн хувьд ямархуу салбаруудаас бүрддэг улс байна. За Бразил улсын нийслэл бол нэг Бразила гэдэг
нэртэй. Нийт хүн амын хувьд бол 213 сая орчим. За тэгээд нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийг аваад үзэхэд бол 2.3 их $80. За манай улстай харьцуулахад бол бараг 90 дахин илүү. Манай улсын хувьд бол 25 гаруй тэрбум доллар байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр нэг 90 орчим илүү одоо дахин илүү гэсэн үг шүү дээ. За нийт хүн амын хувьд бол бас манайхаас 213 сая гэдэг чинь бол нэг 70 дахин илүү хүн амтай. Ер нь бол экспорт хийж байгаа дүнгээрээ бол дэлхийд 24-т ордог. За нийт дүн нь бол 340 орчим тэрбум доллар гэдэг. За дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь өсөлт бол нэг жил дунджаар 2% өсөлттэй. Ажилгүйдлийн түвшин бол нэг 7.2-тэй. За инфляцийг нь аваад үзэхэд бол 5.3-тай. Манай улсын хувьд бол нэг 9 орчим хувьтай байгаа. За 5.3% инфляцтай байж бодлогын үйл яг манай улс дээр нь бол төстэй 13 бодлого юм. Өндөр бодлого юу? Тэг өндөр бодлого үүтэй гэсэн үг. Манай улстай харьцуулаад үзэхэд бол дотоодын нийт бүтээгдэхүүнээр одоо эзэлж байгаа иргэн бол Бразил улсын хувьд бол дэлхийд ихний 10-т орж байна. Манай улсын хувьд бол нэлээд хойгоор байгаа. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн хувьд бол нэг 10,000 орчим доллар Бразил улсын хувьд. Манай улсын хувьд бол нэг $7,200. Энэ бол Бразил улсын хувьд бол хүн амын харьцангуй ихтэй учраас 200 гаруй сая. Тийм нэг хүнд ногдож дотоодын нийт бүтээгдэхүүн бол харьцангуй бага болчихж байгаа гэсэн. Бразил улсын эдийн засгийг нь ямар хөө салбарт бүрдүүлдэг вэ? За Бразил улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хамгийн том салбар бол manufacturing буюу одоо үйлдвэрлэлийн салбарт эзэлж байгаа. Нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32-оос 33%-ийг бүрдүүлдэг. Ер нь бол үйлдвэрлэгч улс. Тийм үйлдвэрлэгч улс гэсэн үг. Ерөнхийдөө автомашин, за онгоц, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, за төмөрлөгийн үйлдвэрлэлүүд бол ерөнхийдөө Бразилд бол одоо томоохон эдийн засгийг эзэлж байна гэсэн үг. За хоёрдугаарт нь бол банк санхүүгийн салбар. За нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 16%-ийг. За өдөө аж ахуйн салбар, тээвэр зуучийн одоо тээвэр логистикийн салбар. За тэгээ бусад гэсэн салбаруудаас нийт дотоодын нийт бүтээгдэхүүн бол бүрдэж байна. Экспорт хийж байгаа, импорт хийж байгаа томоохон улсууд гэвэл ерөнхийдөө Америк нэгдсэн улс, Хятад, Аргентин гэдэг энэ гурван улстай экспортооч, импортооч гэдэг томоохон худалдааны харилцаатай улсууд гэсэн үг. Америкт дотор бол Америк болон Аргентин гэсэн улсууд. Өмнөд Америк төвдөө. Тийм өмнөд Америк төвдөө зөвхөн Аргентин улстай томоохон худалдаа хийдэг гэсэн үг. Яг худалдааны дүнгээр тэгтээ бусад улсуудтайгаа бол харилцан худалдаа хийж байгаа. Гэхдээ Аргентинтэй хийж байгаа худалдааны дүн бол бусад Латин Америкийнхаа улсуудтай харьцуулахад бол харьцангуй өндөр байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол топ 3 улс нь бол Америк, Хятад, Аргентин байна гэсэн. За 24 оны байдлаар Хятадтай хийж байгаа нийт экспортынх нь дүн бол нэг 110 орчим тэрбум доллар. За гол бүтээгдэхүүн гэвэл төмрийн хөдөр шар буурцаг гэж байдаг шүү дээ. Шар ер нь бол нөгөө Бразил улс чинь Эквадортой ойрлохоор уур амьсгалын хувьд бол маш таатай, газар тариалангийн хувьд бол маш таатай бүснүүд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг түрүүний ярьсан кофе, жүрж, за үүнээс гадна бол шар буурцгийн тариаллаараа бас дэлхийд одоо тэргүүлдэг. Тэгээ шар буурцаг ч өөрөө нөгөө уургийн өндөр агуулмжтай, бас тос өндөр агуулмжтай учраас янз янзын бүтээгдэхүүнүүд бол хэрэглэгддэг. Түүгээрээ ч гэсэн шар буурцгийн бас экспортоор тэргүүлдэг болсон. Ер нь бол нийт одоо бараа бүтээгдэхүүн экспорт хийгээд зарж байгаа улсуудын хувьд бол Хятад улс бол хамгийн өндөр дүнг 110 орчим тэрбум. За Америк нэгдсэн улс бол 35 орчим тэрбум. За Аргентин улс бол 13 орчим тэрбум долларын нийт экспортын бараа бүтээгдэхүүн гаргаж байна гэсэн. Бидний амьдралын өдөр тутамд тулгарх олон сонголтууд дундаас гагцхүү зөв сонголтоо хийх нь бидний ирээдүйн амжилт, аз жаргалыг тодорхойлж байдаг. Олон хувилбарын дундаас сонголт хийхэд эргэлзээ төрж, шийдвэр гаргахад хэцүү үеуд чамгүй тулгардаг. Гэхдээ заавал ганц сонголт л зөв байх ёстой гэж юу? Аялалтай бонд урамшуулт хөтөлбөрт оролцсон сар бүр тодрох 3 ацтны нэг болж үссэн улс руугаа аялах 3 сая төгрөгийн эрхээ эзэн болоорой. Хөрөнгө оруул аял өгөөжөө хүрт. Зөвхөн нөгөө Бразил улсыг те одоо зөвхөн 30 гаруй хувийг нь баг үйлдвэрлэл
бүрдүүлж байна те. Тэгээ өөрөө ерөөдөө экспортлогч улс байгаа тань. Худалдаа хийж байгаа худалдааны түнш улсуудыг авч ирсэн бол дэлхийн томоохон улсууд буюу те. Хятад, Америк, за тэгээд мөн яг Өмнөд Америкийнхаа Аргентин улстай харилцаа холбоо сайтгаар явдаг юм байна. Тэгвэл Бразил улсын маань хөрөнгөний зах зээлийн өөрчлөлт хөгжлөнтэй хязгаарнаас үүсч өгсөн ямар хүн онцлогтойгоор одоо хүртэл явж байгаа. За Бразил улсын хөрөнгөний биржийн нэр нь бол нэг Бразил болсоо Болко гэж жоохон нэршлээ хэцүү тэгээд Португалаар тийм шиг үлээ. Тэгээ B3 гэж нэрлэдэг. Ер нь бол 1890-ад онд бол анх бирж байгуулагдаж эхэлж байсан. За тэгээд 2000 оны ихэнх үеэр бол бүс нутгийн хувьд буюу Латин Америкийн хувьд одоо тэргүүлэгч байр суурьтай болсон. За яг өнөөдрийн байдлаар бол 700-аас 750 тэрбум $. Үнэлгээтэй. Нийтдээ нэг 450 гаруй компани, нээлттэй компани байгаа. Тэгээ өдрийн одоо арилжааны хэмжээ бол нэг 70-аас 80 тэрбум $. Ч юм уу тийм. Бас дэлхийн томоохон улсуудтай өрсөлдөхүүц хэмжээний арилжааны дүнтэй, volume size-тай ер нь бол нэлээд захимжтай. Ер нь $700 тэрбум гэж шүү дээ. Тийм. Зах зээлийн үнэлгээ. Зах зээлийн үнэлгээ. Тэгэхээр ер нь бол нэлээд том сонсогч. Монголын үнэлгээч одоо ер нь бол 3-аас 6 тэрбум, 3-аас 4 тэрбум орчим $. Гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрнээс ч одоо бүр хэд дахин илүү өндөр үнэлгээтэй компаниуд Бразилийн хөрөнгөний бирж дээр арилжаал гэж байна гэсэн үг. Монголтой харьцуулахад бол арилжааны volume айгүй өндөр гэж ярьсан. За нийтдээ нэг 700 тэрбумын хөрөнгөний зах зээлийн үнэлгээтэй байж баг 10-аас 15% орчим хувь нь одоо өдрийн арилжаагаар ингээд тогтмол арилжаа гэж байдаг. За энэ бас дэлхийд бол бас нэлээд дээгүүр орох өндөр үзүүлэлт бол болчихж байгаа гэсэн. Бразил ус яг ингээд хөрөнгөний зах зээлийнх нь яг сайн мэдээллийн сонсоод те. Ер нь бол хөрөнгөний зах зээлийн үнэлгээ айгүй өндөр. За дээрэс нь өдөрт хийж арилжааны волюмтэй айгүй өндөр. Бразил улсын хувьд ямархуу бодлого хэрэгжүүлв. За мөн гадны хөрөнгө оруулалт болон дотоодын иргэдийн боловсрол болон хөрөнгөний зах зээлд оролцож байгаа оролцоог дэмжих үндсэн дээрээс ямархуу ажлуудыг хэрэгжүүлж байна. Засгийн газраас ерөнхийдөө жижиг болон дунд компаниудыг IPO хийхэд туслах зорилгоор олон хөнгөлөлттэй хөтөлбөрүүдийг зарласан. Мөн дээрээс нь одоо хөрөнгөний зах зээлийн татварын хувьд бол нэлээд дөрвтэй арга хэмжээнүүдийг авсан. Жишээ нь одоо магадгүй иргэд болон томоохон сангууд хувьцаа хөдөлж аваад ногдлол шигээс бага хэмжээний татвар төлөгч байдаг юм а тий. Энэ эргүүлээд урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлогод болсон. Системийн хувьд бол одоо маш олон биржүүдтэй интеграц хийгдэж захин арилжааны системийг хөгжүүлсэн. За мөн дээрээс нь дан ганц одоо уламжлалт бүтээгдэхүүн өгөхөөс илүүтэйгээр дериватив үүсмэл үнцаасны хэрэгслүүд мөн маш олон хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг хөрөнгөний зах зээл дээр арилжаалж эхэлснээр бол энэхүү волюм хэмжээ ер нь л өнөөгийн одоо топ түвшний бирж бол одоо өссөн гэж харж байна. Одоо ингээд Бразил улсын талаар тий судалгаа хийгээ байж хат. Манай шууд өнөөдөр манай улсын хөрөнгөний зах зээл дээр ч юм манай улсад шууд хэрэгжүүлэх боломжтой бид нэр суралцах боломжтой бодлого үйл ажиллагаа юу гэж болохоор тэр талаар бас олцож байна. Яг хөө миний харж байгаагаар олон улсын хөрөнгөний одоо өндөр хөгжлийн хөрөнгөний зах зээлтэй Монгол улсын хөрөнгөний зах зээлийг харьцуулаад харахад бол нэгдүгürt биржээр арилжаал гэж байгаа бүтээгдэхүүний тоо бол харьцангуй бага. За хоёрдугаарт одоо татварын зохицуулж байдаг юм уу те яг хөрөнгөний зах зээлд оролцож байгаа тэндээс ашиг олж байгаа хүмүүс тэр одоо татварын хөнгөлөлт урамшууллуудыг бол бусад өндөр хөгжилтэй улсуудтай одоо ижлэх юм болгож байдаг юм. Жишээ нь Сингапур улсын хувьд бол одоо хувьцааны арилжаанд оролцох юм эсвэл хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд ногдлол шиг авлаа гэж бодоход түүнээс нь татвар авдаггүй ч байдаг юм уу тий. Үүнийгээ дагаад маш олон одоо томоохон сангууд мөн одоо жижиглэнгийн арилжаач хөрөнгө оруулагчид нь орвол ихээр орж ирдэг. За тэгээд дээрээс нь бол төрийн өмчт компаниудыг бол биржээр дамжуулж нээлттэй ил тод засаглалтай хувьцаат компани болох хэрэгтэй гэж бол харж байгаа гэсэн. Одоо төрийн өмчт ихэнх компаниудыг нээлттэй биржээр дамжуулж арилжаал гэснээр нэгдүгээр ил тод засаглалын хувьд бол ил тод за тэгээд тайлан санхүү ер нь бол бүх зүйл бол ил тод болчих боломжтой гэж харсан. Бразил улсын хувьд ч гэсэн төрийн өмчт томоохон компаниудаа бол хувьчилсан. За үүнийгээ дагаад томоохон сангуудын хөрөнгө оруулагчдын арилжааны итгэх нэмэгдсэн гэдэг нэлээд одоо эрэг үзүүлэлтүүдээ сайн үр дүн бол гарсан байна. За тэгвэл Бразил улсын түүх те эдийн засаг хөрөнгөний зах зээлийн талаар өгдөө товчч гэсэн хангалттай мэдээлэл өгч чадсан болов уу гэж бодож байна. Тэгвэл одоо Бразил улсын компаниудын талаар сонирхолтой байна л да. Тэ ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ямар хөө компаниуд ер нь топ 3 компани гэнэ яриа. Ямар компани? За ер нь үйлдвэрлэлийн салбарт
гэдэг түрүүн дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхийдөө дийлэнх хөв буюу 32% үйлдвэрлэлийн салбар эзэлж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр нь ч гэсэн адилхан үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томхон компаниуд байгаа гэсэн. За нэгдүгээрт нь бол одоо эрчим хүчний салбарт нефт, байгалийн хий үйлдвэрлэдэг Petrobras гэдэг Бразилийн төрийн өмчт компани байна. За хоёрдугаарт нь гэвэл шараа иргэний үйлдвэрлэлээр одоо бидний сайн мэддэг Corona Extra гэл пив байдаг шүү дээ. За мөн Budweiser нэтрэ гэдэг ер нь бол Латин Америк тивтэй бол нэлээд өндөр борлуулалттай пив байдаг. За тэдгээр пивнүүдийн одоо үйлдвэрлэдэг толгой компани буюу Ambev гэдэг компани байна. За мөн дээрээс нь банк санхүүгийн салбарт бас үйл ажиллагаа явуулдаг Бразилийн төрийн өмчт одоо банкуд байна гэсэн үг. За саяны Ambev гэдэг компанийг сонсч гинт надаа санд орлоо л доо. Apex Traders гэдэг community шүү дээ. Тэрэн дээр буруу санааг бол Ambev санал болгочихсон тийм хэлцэх нартай. Энэ өнгөрсөн оны өдийч дээр нь бол нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Бид нэр Ambev гэдэг компани судалгаа хийгээд харилцагч нартай санал болгочихсон. За тухайн үед санал болгочихсан шул нэг 1.9-өөс $2 хооронд худалдаж аваарай гэдэг зөвлөгөө өгөөд за 2.5-аас $6 хооронд гараарай гэдэг. Энэ нь бол нэг богино хугацаанд нэг 40 таргата 2.6 дээр тавьсан тийм 40% таргет авах төлөвлөгөөтэй нийт харилцагч нартай санал болгосон. Ямарсан бол таргет хүрсэн. За тухайн компани бол ерөнхийдөө санхүүгийн үзүүлэлтүүд бол аюул сайжирсан. Дээрээс нь ногдлол ашиглах дуртай тараадаг. Тэгээ ерөнхийдөө хүнсний үйлдвэрлэл талтай компаниуд бол ингээд доктортой тэгээ урт удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд бол тохиромжтой компаниуд байдаг. Тэгээ ер нь бол онцлог санхүүгийн үзүүлэлтүүдийг нь харж үзээд ер нь бол хөрөнгө оруулах боломжтой компани гэдэг үндэслэл гаргаад харилцагч нартай санал болгосон. Миний хувьд ч гэсэн өөрөө хөрөнгө оруулалт хийгээд бас нэг тодорхой хэмжээний ашиг авсан. Тэгээ манай харилцагч нар ч гэсэн бас ашиг авсан гэдэгт итгэлтэй. Тэгвэл Бразилиас өөр компани ер нь санал болгож юу? За 2025 он гараад бид нэр 2 дахь компани санал болгож ирсэн. Тэр нь бол Бразил улсаас 2 дахь компани шүү дээ. 25 он гараад ерөнхийдөө 2 дахь компаниар Бразил улсын компанийг сонгож ирсэн байхгүй. За тухайн компани бол XP гэдэг ерөнхийдөө манай Apex Capital-тай адилхан үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн одоо брокер, дилер, өөр санхүүгийн одоо үйлчлэгээ үзүүлдэг тийм компанисан. Тэгээд $11 орчмоос худалдаж аваарай гэдэг харилцагч нартай санал болгож байсан. За $11-оос худалдаж аваад $17 дээр ерөнхийдөө гараарай гэдэг зөвлөмжүүдийг хөрвүүлж ирсэн. Тэгээд таргатаа хүрсэн үү? Мэдээж хүрсэн. $19 үрээд өнөөдрийн байдлаар нэг $16-тай байна. Тэгээд ер нь бол буцаад одоо бид хэдийн хувьд бол миний хувьд бол жишээ нь харилцагч нартай санал болгоод таргет хүрээд тухайн хувьцааг бол нэг хэсэг анзаархаа болцсон байсан. За тэгээд нэг сүүлийн сарын хугацаанд бол айгүй хүчтэй уналтууд орж ирж байна. Тэгээд эргэж хараад ер нь бол бас хөрөнгө оруулах боломжтой компаниараа дахиад ерөнхийдөө судалгааг хийгээд явж байгаа гэсэн үг тийм. За тэгвэл Бразилиас гэхэд чинь 2 компани санал болгоцсон байна шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо баг нөгөө нэг community-тэй болоод баг жил гарсан болж байгаа. Тэр community дээрээ те ер нь жил гарны хугацаанд хичнээн компани санал болгоод ямар хүн үр дүнтэй явж байна. Тэр талаар бас нарийн мэдээлэл би ч гэсэн мэдэхгүй л юм. 24 оны 4 сараас эхлээд бид нэр яг харилцагч нартай зориулаад компаниудын судалгаа хийгээд за хизээ орох уу, хизээ гарах уу, юун дээр үндэслэж одоо хөрөнгө оруулалт хийх үү гэдээ бүр дэлгэрэнгүй судалгааг Apex-ийн харилцагч нарт за хаалттай Facebook группээр дамжуулаад хүргэсэн. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар 34 орчим компани судалгааг харилцагч нартай хүргэсэн байна. За харилцагч нарт судалгаа хүргээд за мөн дээрээс нь одоо миний хувьд бол дийлэрийн албан тушаалтай өөрөө бас хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. Өөрөө хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниудаа ерөнхийдөө харилцагч нартай санал болгоод хамтдаа хөрөнгөний зах зээлээс бол ашиг хийгээд нийтдээ нэг 30 гаруй компани гэсэн дундаж өгөөж бол нэг 40 орчим хувьтай доллараар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компани бол 200%, за бүр 800% өссөн компаниуд байна. 700%, 600% за хамгийн өсөлт үзүүлээгүйч компани бол байна. Ер нь бол нэг 27 орчим компани бол overall-аар ашигтай. За үлдсэн нэг 3-5 компани бол нэг одоогийн байдлаар бол хасгатай байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр харилцагч нартай цаг тухай бүрдэн санал болгосон компани бүр дээр ямар хүн мэдээлэл гарч байна. Удирдлагын тайлангууд яаж гарч байна гэдэг
нарийн мэдээллүүдийг цаг тухай бүртэн одоо Facebook групп дээр дамжуулаад хүргэдэг. За тэгээд ерөнхийдөө нэг жил гарангийн хугацаанд доллараар нэг 40% өгөөж гэдэг бол одоо Монголд бол бас нэлээд өндөр тоо. Өндөр тийм шүү дээ. Тэгэхээр бас харилцагч нар санал болгохдоо өөрсдөө эхлээд нь судалгаа хийгээд тэнгуүлээ бид нар энэ лүү хөрөнгө оруулалт хийгээд өөрсдөө ороход эрсдэл багтаан байна. Хөрөнгө оруулалт их боломжтой компани байна. Компани юм байна гэсний үндсэн дээрээс харилцагч нартаа санал болгож байгаа юм шүү дээ. Тийм тэгж ойлгож байна. Мэдээж одоо Apex Capital-ийн хувьд бол гадаад зах зээл, гадаад арилжааныхаа хувьд бол Монголдо одоо топ тэргүүлэгч байхын хүрээнд бид нэр 2025 он гараад анх удаа Монгол улсад VIP гадаад арилжааны зөвлөхийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэгээд одоогийн байдлаар нэг 10 орчим харилцагчтай. Ер нь бол нэг сарын дундаж өгөөж бол за 6 он гарснаас хойш бол нийт дундаж өгөөж бол нэг 50 орчим хувьтай. За нэг сарын дундаж өгөөж бол нэг 13-аас 15% хувьтай бол нэлээд амжилттай явж байна гэсэн үг. Тэгвэл яг VIP харилцагч болоод тухайн харилцагчд маань ямар давтал үүсгэй? Нийт VIP харилцагч нарын маань он гарснаас хойш үр дүн бол нэг 40-50 хувьтай байна. За сарын дундаж өгөөж бол нэг 10-аас 15 хувьтай бол байгаа. Тэгээд манай VIP харилцагч болсноор хөрөнгө оруулагч чинь өөрөө одоо ингээл компани судлаад цаг зав алдахгүй мэрэгжлийн шинжээч нарын мэрэгчлэлтэнгүүдээс яг судалгаа мэдээлэл аваад дээрээс нь бид нэр зөвхөн дангаас хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр яг багцын хөрөнгө оруулалт тал дээр нь бас илүү одоо нэг ментор байдлаар хичээл байдлаар бас хөрөнгө оруулагч нартайгаа VIP харилцагч нартайгаа зааж зөвлөд бол явждаг. Тэгээ ер нь бол өдөр болгон VIP харилцагч нартай зориулаад мэдээллүүдийг хүргэн 7 хоног болгон 7 хоногийн апдейт мэдээллүүдийг хүргэн за мөн 7 хоног болгон шинээр хөрөнгө оруулах боломжтой судалгаануудыг тогтмол хүргэж явдаг. За өнөөдөр чи хоёулаа бүр нэлээд үргэлжлээ гадаад арилжаа, гадаад хувьцааны харилцаал руу нэлээд ярьчлаа. Ингээд ер нь маа баг подкастын хугацаа дуусч байна. Тэгэхээр сонирхолтой мэдээллийг хаваалцсан баярлалаа.